Ингээд тэр том бөмбөгөөр нь тоглосон. За тэгээд ингээд буудлын өглөөний цайгаа маргааш нь идж байгаа. Буудлын өглөөний цайн дээр дандаа хям мам юу идсэн л дээ. Тараг мараг. За тэгээд ингээд амтны үрэл орж байгаа. Тэгээд автобусаар ингээд тарж байгаа. Тэр нэг амтдын жижиг амтдын нүтэл автобусаар хард юм байлээ. Хардаа юм бар жахан зэвүү харж хат. Жахан юмгүй. Гэтэ яг гэрээнээр яасан л та. За энэ бол арслан. Гэтэ том яг жинхэнэ том арслан унтчихин л та хардаа. Нөө босоод ирчихсэн юм шгүй энэ автобусны дугаар. За тэр хоёр одоо юу ч хараад байгаа. Энэ хоёр одоо хүүхд төрүүлдэггүй хаашаа. За энд ингээд жахан том юм байли. Автобусны цаанаас харсан ч гэсэн бас жахан зэвүүн харагдсан байли. Бас жахан зэвүүн. Жахан жижигхэн нүдтэй болохоор. За энэ бол баавгай. Энэ нэг хүн хоол өгөөд багц. Энэ хүн бүр айцгүй зүгээр яваад байдаг нэсэн зүгээр уут мутанд тоол молны хийц. Бодол мах иддэг байгальтай ямар бичээ иддэг байх шиг. Биш үсттэй. За тэгээд энэ бол шувууны хэсэг. Шувууны хэсэг гээд бас тутаа байдсан байли. За тэгээд бас тогс мохс харагдсан. Тогс нь нэлээд гоё юм байли. За ямар ч мэдгүй шувуунууд зөндөө байсан да. За тэгээд энэ бол юу чинь би мэдгүй нэг шувуу. Улаан салт шувуу гэд би нэлсэн л дээ. Гэтэ яг толгой үзүүний хэсэг нь арьсгүй зүгээр улаан нүрт гэд нэлсэн. Улаан нүрт. Гэтэ энэ нэг сахал махал нь жаахан өөх шиг. Бас эн чин хоол гордоод дагаад байд юм шгүй лээ. Бас дагаад. За харин энэ бол галууны хэсэг. Галуу. За энэ бол тогс. Тогс нэлээд гоё дэлгдэг багц. Нэлээд гоё. Нэлээд том нүдтэй. Бас нэлээд том. Бараг өнгөрөө тогс гэдэг шигэл амар хөөрхөн. Бас царай мэрэнж хөөх. За энэ бас автобусаар явж байгаа. Энэ бол гүүрээр нь бас явж болд юм байлээ. Хэрвээ алхаж байгаа хүмүүс зориулаад бас нэлийн хурдан авд юм байлээ. Гэтэ хамгийн гол юм нь эн чинь хаалхгүй юм байлээ. Хаалхгүй. Зүгээр буухт амар гээд. За энэ бол ирвсэн хэсэг. Ирвс тимч том биш юм байд юм байлээ шүү дээ. Жахан муурны төрөлхүүл гэтээ жахан хөөрхөн байгддаг. Гэтээ энэ ирвснүүд нь жахан гонхтой хаз. Зүгээр эрхчлөө гэж мэдгүй эрхчлөө гэж юу ч юм болдоо гэд өдөр болгон энэ нэг модон дээрээ гэвтэл жахан гонхтой харагдаж байгаа гэтээ. За тэгээд би зүгээр зураг авах гээд амар инээс. За энэ бол ганцаараа энэ нэг юм гонхтой газдээ юм хөмсөг нь амар гонхтой дээш харц. За энүүгээр ингээд алхсан энэ нэг модон гүүр энэ нэг шувууны хэсэг юм байлээ. За тэгээд энэ бол захлаа ч юм уу юу юм мэдгүй нэг шувуу. За энэ бол нөгөө нэг гонхтой ирсэн баг ганцаараа л харагдаж байгаа. За энэ бол нэлээ юмшгүй нэлээ. Нэг бол захлаа ч юм уу мэдгүй. Яа би том шувуудыг ялдаггүй хүлтэй. За энэ бол дахиад тогс нэлээ олон тогс байд юм байлээ. Бас мянга төрлийн шувуу байд юм байлээ. Зас мэдгүй. За энэ тогс улаан нүрт шувуу хоёр. Бас тогсны өдөн хэмэгчаараа сүүн шиг урт болчтiin байлээ. За энд нэг дэлгэсэн нэг юм байна. Тогс нэлийн хөөрхөн. За
тэгээд энэ бас нэг тогос нэлээ их тогос баг тогсны өөр. Тогос айгу сонин дуугард юм байлээ шүү дээ. Гаг айгу заваан дуугард юм байлээ. Гэд өрлөөд байгаа юм шиг амар заваан. Гаднаасаа хүүхэн харагддаг ч гэсэн нөгөө нэг юу үлгэр дээр яриад байдаг шиг дуулдаа гэдэг шууд хийсэн чинь гэд заваан дуусан гэдэг шиг баг тэр нэг заваан дуугаад дуулаад байгаа юм уу? Бас амар муухай өрлөлт юм байл. За энэ бол галуу юм шиггүй юм лээ. Гэхдээ мэдгүй нисдэг үгүй юм шиг мэдгүй. Нилийн хараагүй сонин амьтд байсан. Миний төсөөллөөр бол хамгийн гоё шувуу тогс. Бас жаахан гомшигнсан жаахан мангарцсан. За энэ бол чон. Гэтэ энтхийн чон жоохон аюул багтай юм байна лээ. За тэгээд энэ бас нэг чон гівч ягаад энэ нэг чон тэр цаана гоё гівч юм. Гэтэ яг хашааны цаана байдгүй мэлий. Яг замын тэрүүгээр хэлбэг байд юм байна. За энүүгээр ингээд зогсоод за тэгээд бид хоёр анааш тех хоёр харах гээд бүр амар гүйсэн. За энэ тех вэ. Нөгөө нэг Алекс гэд нэг арслан байдаг да. Бараг тэдний сайн найзууд нь. За энэ нэг анааш байгаад анааш чинь нөгөө нэг модны мөчөр идээд байд юм байли. Харда аггүй хөөрхөн нүд нь аггүй хөөрхөн заяа. Бас хил нь амар урт байд юм байли. Хилээ гаргасан зураг нь бүр амар заяа. Бүр хил нь бүр амар. Гэтэ хооллож болохгүй гэсэн чи бид хоёр хооллсон л доо. Гэтэ ани ганц луу нэг луугаа өгөх гэж бүр нэлээ юм болсон. Харда энэ анааш нь хөөрхөн байгаад гэтэ жахан гонхтэй юм шиг үлсэглэн юм шиг тийм болохоор хоолсон. За энэ бол анаашны зурцган том нь бол мод мэрид сууж хийсэн сүйдэр хүчнийхаа. За энд ингээд хөрөг ингээд луун гэж бодоод ер нь хөрөг луун гэж хараад идэх гэдэгсэн. Хөрөг аян гэхэл. За тэгээд цаанаас нэг хүүхдийг ингээд хоолмол өгсөн. Бас анааш юу идгийг мэддэг юм шиггүй лээ. Бас хүмүүс нэлээ хоолсон. Тех бол бас юм ийдсэн л дээ. Гэтэ тех аггүй багыг ийдсэн. Тех юм л тех ингэж бодсон юм шиггүй лээ. За би ингээд анхныхаа өгчлөө гэд баялж гин. Миний анхны өгс. Тех ингээд анааш хүмүүс юм өгөөдийнх ингээд гомдоод жахан явчих шиг боллоо хардаа. За энэ бас сая анхныхаа хийчихлээ. Ингээд гар мараа үргээд гэтээ хитти өвс ог таашил өгдөггүй юм байлээ. Хогийн яг гэвэл хогийн ургамал биш болохоор бол за тэгэл ингээд баахан өвс таслсан заа юу. Амар их. За тэгэл ингээд таслаал ингээд явсан. Бас айгүй урт үзүүтэй, айгүй том чихтэй, баг илжих шиг. Гэтэ би илжиг харж байгаагүй л дээ. Зүгээр төсөөллөөрөө. За энэ бол хийс багц бас айгүй гонхтой байгаад. Гонхтой. Энэ хоёр бүр амар гонхтой. Бүр доошо харцсан. Бас хавирган ёрдээсэн бас нэлийн турцсан юм шиггүй лээ. Нэлийн хоол мол багтай. Гэтэ би хийс юу идгийг мэдэхгүй л дээ. Өвс идэх юм уу юу ч. Явтай ч өвсөн тэжилтэн гэдэг бах. Гэтэ марчиж юу идэв. Энэ хоёрыг харалтаа энэ нэг уруул амар хатсан царайтай ягц бас хавирган ёрдээсэн баг 2 хоног юу ч идэггүй арслан гэдэг шиг л. За энэ бол хийсийн бүхсэн байна. За тэгээд бүхсийг хараад явах уу гэд ингээд жаахан явсан. За тэгээд ийм нэг юм байд юм байлээ энэ доошоо. За тэгээд энэ нэг савлууртай хэсэг байхаар нь ийшээ нэг очиж тоглосон нэлийн гоё савлууртай байлээ. Цагаан өнгөтэй
Гэтэ цагирган юу хүртэл байсан заа юу. Цагирган савлуур. Хардаа энийг харалтаа бүр амар дуртай яа байгаад бид хоёр анх удаа ийм дугуй савлууранд сууж үзсэн. Бусад хүмүүс бүр амар савлж байгаад хардаа. Анаа бид хоёр чинь бүр амар савлсан. За энэ бол жинхэнэ тэмээ хэрүүлгээд гэмт юм шгүй л. Гэтэ би тэмээ хэрүүл гэж амтныг мэдгүй. Гэтэ царайндаа бол тэмээ хэрүүл гэдгээрээ байгаад тий. За тэгээд тэр нэг дугуй савлуурн дээр хоёулаа сууж үзсэн. За тэгээд янзаг таарсан янзаг. Анаа бид хоёр бүр анаашнаасаа илүү янзгыг илүүд үзсэн. За тэгээд энэ нэг янзгнууд бүр амар хөөрхөн байгаад баг анаашгийн хөөрхөн зүттэй. Нөгөө нэг янзг гээ төгөлтийн дээр ханхүү гэдэг шүү дээ. Баг ханхүү гэд дуудчихмаар. Хардаа нэлийн олон янзг нийлүүлчт юм байли. Тэр нэг аав ээж мэжтийн үлдээчдгүй бас бум байхгүй байгаас. Хардаа гэтээ цаа бүг гэж байсан л да. Энэ нэг өвс. За энэ бол зааны хэсэг. Хардаагүй энэ панданы хэсэг. Панда одоогоор унтж байна. Залхуураад. Зүгээр сүйдвэрчин дээр унтцсан байвал яах вэ? Бас панда ч бүр айггүй ба тансаг юм байлээ бусад амтаасаа. За тэгээд энэ ингээд зүгээр сүйдвэрчин дээр унтцсан байвал яах вэ? Зүгээр. Бас тэр мэрүүгээр тоглоом байгаад тоглоом бас савлуур дээр тайм байлээ шүү дээ. Энэ гадаана. За энэ бол жинхэнэ зааны хэсэг. Заанууд бүр айггүй гоо том. Та нар баг жинхнээсээ хараад үзсэн нь үзвэл баг амар. Энэ заанууд ч бүр алд юм байлээ. Энэ үед панда маань дахиад унтж байна. Үнэн залхуутай. Бүр тогсноосоо болоод бүр доотлын бүкс мөксөн бүр харалцсан байгаад тэгээд би ингэж хэлсэн. Чи чинь одоо шүн ууц юм уу чи? Ямар муухай юм. Чамайг ээж чинь хэлнэ гэж хэлсэн. Жаахан мангацсан л да. Чи юм ууц юм уу? Ууцсан штэ гэдэг шиг. За тэгээд жаахан ятгцсан байна. Би яг зомби болох гэчээд зомби болж үжилээд. За энэ бол панданы хэсгийн яг доторх нь юм байна лээ. Хата зомби тэнүү. Бас нэг буугч зүгцэн. Тэр нь амтны үрээлэнгийн нэг цаасан буугч байт юм байлээ. За энэ бол ямар амтан капибара. Гэтэ хүмүүс юуг нь яатсан байсан л та. За энэ бол галуу эднэр хэсэг галуу. Гэтэ галуунууд нь дээшээ нисээд орчих магадгүй л дээ эндээсээ. Гэтэ нэлээд олон галуу байсан. Бас хоо тижэл чихтэй мэлээ. Бас нэг ингэж тогсон, бас ингэж нэг хөлмөл эднэрээс сэргээсэн. Бас энэ нэг хашааны цаагвар бас юм байт юм байлээ. Бас галуу байж үтхийсэн гэсэн жаахан хүсэл төрсөн. За бас ийм нэг юм байт юм байлээ. Мондоо амардаг.